За сайн бацхан уу? Би Heineken Ambassador Батэрдэн байна. Өнөөдөр та бүхэндээ Star Quality-ийн 5 алхмыг хэрхэн яаж ихлээр заах болно. За эхний алхам бол зайлах. Классаа барьлаа, цэвэр байгаа үг шалгана. За хэдийн класс цэвэр орсондоо бид хүн дахиад заавал нь орж зайлж угаах шаардлагатай. Яг үл энэ хүний нүдэнд харагдахгүй тоосон зэргийн дотор ордог учраас дахиад нэг удаа зайлах хэрэгтэй гэсэн. За классыг зайлж орж байгаа дахиад нэг үр дагавартай. Энэ яг шар хариг маань классанд орохдоо усаж гулгаж орно. Энэ нь бол хөөсчлийг хянах боломжийг бүрдүүлж байгаа гэсэн. За дараагийн алхам бол мэдээж аяглах. Аягалтаа классик 45 градусын налууд барина. За задгаа машины хошууг 0.5 секунд гоожуулна. Энэ яаж өгөх өмнөх хөөсийг нь хошоонд байгаа хөөсийг гоожуулж унаасаад энэ чанарыг алдагдуулах байх шинэлэг бүтээгдэхүүнийг бол аягалж эхэлнэ гэсэн. За бүтээгдэхүүн аялалтаа шууд 100% наашин татна. Тул татлаа 0.5 секунд гоожууллаа. За бүтээгдэхүүнийг аялж чад логоны төвшөнд тэгшиж өгнө. За дараагийн үйлдэл мэдээж хөөсийг хосно. Хөөсч авлаа. Дотроос нь гадагш чиглэлтэй нэг л удаа хосно. За ингэснээр нөгөө нэг шар харины бүтээгдэхүүний дээр байгаа том баавлуудыг хосчихсноор жижиг баавлууд нь ингэж тогтвортойгоор эндээ шар харгийн маань ингээд агааштай уралд оруулахгүй шинэлэг байдлыг удаан хугацаанд хадгалнаа гэсэн. Дөрөвт алхам бол бүтээгдэхүүнийг төгс аялсан хэсгийг шалгана. Үйлчлэлтэй заавал суур цасыг ашиглах хэрэгтэй. За суур цасны брендийн логосыг үйлчлүүлэх төвчлөө харуулan. Бүтээгдэхүүнийг доотлоос нь байран бүтээгдэхүүнээс суур цасны дээр тавина. За сүүлдээ Enjoy Heineken гэж бага зэргийн твистийн чин сэтгэлээс нэмсэглээд үйлчлүүлэгч бүтээгдэхүүнийг өгнө.